Coreana. 지금 계속도 나오고 영상이 지고 애들 영상 단순 실패만 어떻게 also fabulous. Ничего нет невозможно. Benim annesi arayınca 제가 그냥 여기 쇼핑 여기
что ставит для меня преграда. И проверь не сломя, и болезни не беда. Будь цепью, служи всегда. Господь, используй всех нас, чтобы церковь росла, чтоб восставить славу всех. О, Бог, используй всех нас, возрождение пошли. Нам сегодня это час, Господь, используй, Господь, используй всех нас, возрождение, что восставить славу всех. О, Бог, используй всех нас, возрождение пошли. Нам сегодня этот час, поклонюсь Духу, поклонюсь я в Духе и силе. Да свободный Божий Сын, потому что церковь жизнь дано. Святою я буду служить. Господь, используй всех нас, чтобы церковь росла, чтоб восславить славу всех. О, Бог, используй всех нас, возрождение пошли. Нам сегодня этот час, Господь, используй всех нас, чтобы церковь росла, чтоб восставить славу всех. О, Бог, используй всех нас, возрождение пошли. Нам сегодня этот час. Нам сегодня в этот час. Нам сегодня. Нам сегодня Аминь. этот час. Давайте мы будем возносить молитву, Хамтдаа эзний өмнө залбирцгаая. исповедуя все наши грехи. Будем взывать Богу, искать Его лица. Давайте 3 раза возвоем, будем молиться. Господь Иисус! Господь Эзэн Есүс, эзэн Есүс, эзэн Есүс, эзэн минь танд талархъя. Отец во имя Иисуса Христа. Бурхан эзэн минь танд талархъя. Өнөөдөр энэ гайхамшигтай өдрийг бидэнд өгсөн эзэн танд талархъя. Бурхан эзэн минь энэ цагт эзэн таны өмнө үнээр сүнсээр хүндэтгэл мөрөглөр өгсөн бид бүгд гайхад эзэн минь та туслаач. Эзэн минь энэ цагт үйлсэн бүх илгэм нүглийн минь эзэн минь та уучлаач. Ариун зүрх сэтгэлээр ариунаас сайрунаар эзэн минь таны өмнө тантай уулзсан цаг байхад бурхан минь эзэн минь та туслаач. Өнөөдөр эзэн минь энэ хүндэтгэл мөрөглийг минь эхнээс нь дуусна. Ариун сүнс бурхан минь та гайхамшигтайгаар удирдаач. Шинэг чуулганы багсын пасторыг болон эзэн минь Америкт үйлчилж байгаа үйлчлэлээр нь эзэн таны ариун сүнсний хүч чадал дүүрэн байж ариун сүнсээр эзэн минь өмнөхөр та гайхамшигтайгаар пасторын гэр бүлийн минь шинэг чуулганыг эзэн минь та өргөөч. Тийм ээ олон үндэстэнд эзэн таныг алдаршуулсан шинэг чуулган байхад эзэн минь та туслаач. Хүч чадлыг дүүргэж өгөөч эзэн Есүс. Эзэн Есүс ариун сүнсээр удирдаач. Миний эзэн Есүс ариун сүнсээр удирдаач. Бүхий зүйлд талархъя. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн бид бүгдийг хамгаалж удирдсан бурхан Есүс эзэн таны үгэнд дотор амьдарсан бид бүгд байж өргөж эзэн таны үгэн дотор үгийг хэрэгжүүлэн амьдарсан бие байхад эзэн минь чуулган байхад пастор байхад эзэн минь та туслаач. Гайхамшигтай чуулганы бид бүгдэд өгсөн ан санд эзэн минь чуулганыг босгож өгсөн танд талархъя. Алдар магтаалыг танд өргөе. Эзэн минь бүхий л эдгээр ахын дүүс эзэн танд өргөж байна. Есүсийн нэрээр өрөөж байна. Энэ гайхамшигтай өдөр эзэн таны дотор ивэд өрөөлийг авч эзэн таныг улам илүү бурхан минь ойлгож мэдсэн цаг байхад ариун сүнс эзэн минь Есүс та туслаач талархъя.
эзэн таныг сонссон цаг үеч ариун сүнсээр эзэн таныг улам ил ойлгож мэдсэн бид бүгд байхад эзэн та туслаач шүх чадлыг дүүргэж өгч эзэн Есүс ариун сүнсээр өдөртөж бурхан минь талархъя. Бүхэл амьдралаа танд зориулсан бид бүгд байхад туслаач талархан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Молимся во имя Иисуса Христа. Амен. Евангелие от Иоанна, 4 глава, 23-24. Харин үннээр мөрөгчтөн сүнсээр үнээр эцэгт нь мөрөгч цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрт нь ийхүү мөрөгчтэйг ирж байна. Бурхан бол сүнс, төд мөрөгчтөн сүнсээр үнээр мөрөх ёстой гэж айлдлаа. Амен. Истине. Аминь. Давайте молитву «Отче наш». Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай хүсэл чинь тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай өдөр тутмын хүнсийг өндөр бидэндээ өгөөч бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийгөө уучлаач биднийг сорилтанд бууруулаач бузар муугаас гэтлгээж учир нь хаанчлал хүч чадал алдарсан мөнхөд таних. Амен. Но избавь нас от лукавого, ибо Твое есть царство, и сила, и слава во веки. Амен. Присаживайтесь, пожалуйста. Та бүгдийг суухыг хүсэж байна. Время для даяния. Писание говорит, доброходно дающего любит Бог. Давайте принесем Эзэн бэлдэж ирсэн өргөлөө өргөцгöö. благодарение Господу. Аминь. Святый Бог, Амен. мы пришли сегодня не с пустыми Бурхан эзэн минь танд талархъя өнөөдөр эзэн таны мөр өргөлөө жогон болгоныг эзэн минь та гайхамшигтар 30 60 100 дахин өрөөж бүрийн нэрийг өргөлийг хэрэгж байгаа газар болгон дээр эзэн минь та алдаршаач. Бог наш из сферы наших финансов. Бурхан эзэн минь бидний хийж байгаа бүх хил үйлсийг эзэн та өрөөгөөч. Эзэн таны дотор эзэн минь Боже мой, таны гайхамшигтайгаар алдаршуулан амьдэрсэн бид бүгд байхад эзэн минь та туслаач. отпускать хлеб по воду. Үргэлж бидэнд хэрэгцээтэй болгоноор бид бүгдийг хангаж байдаг Бурхан минь танд талархъя. Чамд юу хэрэгтэйг Бурхан урдчлаад төрүүлээ мэдтэй гэж та амласан тийм ээ эзэн минь танд талархъя. Бидэнд юу хэрэгтэй байгааг Бурхан бол та гайхамшигтайгаар хангаж өгдөг Бурхан танд талархъя. Эзэн минь өргөлийг хэрэглэж байгаа газар болгон дээр эзэн минь та алдаршаач. Энэ өргөлийг хэрэглэж байгаа газар болгон дээр эзэн минь эзэн таны алдар байх болтугай эзэн талархан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За эзний өмнө ирсэн та бүгдийг Иесусийн нэрээр уурж байна, өрөөж байна. Өнөөдөр Бурхны бидэнд өгсөн үг Лук номын 12-ийн 13-аас 21 хүртэл бүгдээрээ хамт харъя. Хурсан олны дотроос нэгэн хүн түүнд багшаа надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж айхад минь хэлээч гэхэд харин тэр хүнгүй хэн ч намайг та нарын шүүгч өв хуваалцчаар тамилчихдаг билээ гэв тэд
Тэгээд тэр тэдэнд аливаа шунлаас өөрсдийгөө хамгаал болгоомжлохын нэгний өмч хөрөнгөнийх нь элбэг дэлбэгээс хамаардаггүй юм гэв тэр тэдэнд сургаалт зөвлөлөөр ингэж ярьлаа. Нэгэн баян хүний газар нь маш үр шимтэй байжээ. Тэр хүн ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ гэж эргэцүүлээд би инги амбаруудаа буулгаад илүү том амбарууд барий тэндээ би хамаг үр тариа хамаг эд хөрөнгөө хадгалнаа. Тэгээд би өөртөө би минь чамд олон жилийн туршид хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амар эд зугаац гэж хэлэндээ гэсэнд харин Бурхан түүнд мунхага яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх бол тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших гэж альджээ. Өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүн ийм байдаг бөгөөд тэрээр Бурханд үл бэлгдэг болоо гэв. Амен. Но Бог сказал ему: безумный, всю ночь душу твою возьмут у тебя. Кому же достанется то, что ты заготовил? 자기를 위하여 재물을 쌓아두고 하나님께 대하여 부여치 못한 자가 이와 같으니라. Так бывает с тем, кто собирает сокровища для себя, а не в Бога богатеет. 기도하겠습니다. Хамтдаа эзний зэлбэрцгаая. 하나님 아버지 감사합니다. Бурхан эзэм танд талархъя. 거룩한 날 우리를 세상과 구별하여 Гайхамшигтай ариун эзний өдөр ертөнцөөс биднийг тусгааруулж эзэн таны нэрх боломжийг өгч өрөөсөн Бурхан эзэм танд талархъя. Этого мира и призвал, чтобы мы могли поклониться тебе. 오늘도 예수 그리스도의 공로를 의지하고 Өнөөдөр Есүс Христийн хүч чадалд итгэн сүнсээр үнээр таны хүндэтгэл мөргөл өргөхийг хүсэж байна. И желаем поклониться тебе в духе и истине. Аамен. 우리가 드리는 경배와 Бид 찬송과 бүгдийн хүндэтгэл мөргөл өргөл эзэм дагуулan аваач. 한 주간도 육신의 연약함으로 아버지께 많은 주를 Өнгөрсөн хугацаанд эзэмний сул дорой бид бүгд таны өмнө гимнүглүүлсэн эзэмний энэ гимнүглийг минь даавчлж Плоти в этот час мы исповедуемся перед тобой и хотим получить прощение. 우리의 죄를 용서하여 주시고 бид бүгдийн гимнүглийг эзэмнээ даавчлан өргөлж эзэн таны нарийн зүрх сэтгэлээр хүндэтгэл мөргөл өргөх боломжийг өгч туслаач. 또 미국에 계신 목사님과 Америкт байгаа пастор Баксэн болон түүний гэр бүл дээр эзэн таны ариун сүнсний хүчээр дүүрэн байж Америкт бүхэл хийж байгаа үйлчлэл бүрэн төгс хийж Солонгост аюулгүй амар тайван ирэхэд эзэн минь таамт байж өгч туслаач. Благополучно завершить все дела в Америке и вернуться в Корею. Амен. 이 시간 아버지의 진리의 말씀 듣기를 Энэ цагт эзэн минь таны амийн үнний үгийг сонсохыг хүсэж байна. 듣는 우리가 Сонсож байгаа бид бүгд эзэн таны ариун сүнсээр сонсож бидний дуудсан дуудлагыг Бурхан дотор дуудсан дуудлагаа ойлгон эцсээ хүртэл дуулууртай байсан шинийг чуулган байхад туслаач. Амен. Святого Духа, осознать цель, ради которой ты нас призвал, и сделать нашу церковь верное слово церковью, которая до конца побеждает силой Духа и остается верной тебе. 오늘도 예배를 Өнөөдөр хүндэтгэл мөргөл 위하여 주시고 축복하여 주옵소서. үйлчилж байгаа хүн болгоныг эзэн минь та санан Есүсийн нэрээр өрөөж байна. 또 이 시간 예배를 Энэ 방해하는 цагт хүндэтгэл мөргөлдөө саадуулж байгаа бузармоо сүнснийг Назарын Иесусийн нэрээр зайлгаж тушааж байна. Место только славы небес. 오직 이 자리에 하늘의 영광으로 충만하게 Зөвхөн 하시고 энэ газарт эзэн таны алдар дүүрэн байж 예수 이름으로 сүнслэг Во имя Иисуса. Бурхны 아멘. сүнслэг ертөнцид дүүрэн байхад туслаач талархан эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Все мы прекрасно знаем, что наш пастор сегодня находится в Америке. За өнөөдөр манай пастор Америкт явсан байгаа. Потому что любит. За тэгээд бид бүгд бол пастортай маш их хайртай. И сегодня мы будем с вами смотреть видео проповедь. За өнөөдөр Баксэн пасторын эзний өдрийн номлолыг бид нар видео бичлэгээр харах байгаа. Что Бог хочет донести. Тэгээ Бурхан бидэнд юу гэж хэлж байгааг энэ пасторын
Бурхны үгээр дамжуулаад бүгдээрээ хамт үзчихээ, сонсцгоё. За өнөөдөр бид нар үгийг хараад сүнсээ харилцаа сэдвтэй эснэвлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. 우리 금년에 내 영혼을 사랑하자, 내 영혼을 끝까지 사랑하자 설교를 몇 번 했었습니다. За тэгээ бид нар энэ жил сүнсээ хайрлая. За тэгээд сүнслэг олон номлолыг бол хийсэн. 발견하면서 얼마나 중요한지 거기에 대한 초점을 우리가 맞춰. За тэгэхээр энэ дээр бол бид нар өөрсдөө сүнсийг илчлээд энэ ямар их чухал юм бэ гэдгийг бол бид нар бол энэ номлоор дамжуулж ойлгосон байгаа. 그 차원에서 Өнөөдөр ч гэсэн энэ үгийг дахиад мөн сонсцгоё. 그래서 오늘은 내 영혼을 사랑할 때 Өнөөдөр бид нар өөрсдөө сүнсийг хайрлахад хизээ 우리 하나님은 бидний бурхан болвол бидний бурхан аа байгаа. 이걸 자세히 한번 생각해 보세요. Тэр энийг бол бид нар сайн бодохыг хүсэж байна. Хайр. За тэг хүмүүсийн хувьд бол бурхны талаар бол мэдэхгүй байсан. Яагаад тэгэхээр бурхны талаар бол хүмүүс таамаглаж байсан. 그런데 하나님과의 그 관계에 대한 것 Бурхантай харилцааны тал дээр бол ямар ч тийм мэдрэмж байхгүйсэн. Не было ощущения такого, что Бог есть. 하나님이 존재한다라는 Бурхан байдаг гэдгийг бол хүмүүс таамаглаж байсан. Существует. 그리고 이것이 우연히 생기지 않았다라는 Энэ бол санаандгүй би болсон зүйл гэдгийг ч гэсэн бол хүмүүс мэдэж байсан. 그렇지만 하나님이 누구시냐? Гэсэн ч гэсэн Бурхан гэж юм бэ? 우리의 아버지? Бидний аав. 그것은 절대로 알 수가 없어. Энийг бол мэдэх боломжгүй. Было им познать никак. 그것이 가능한지도 몰랐다는 거죠. Энэ боломжтой гэдгийг ч мэдэхгүй байсан. Возможно. 왜냐면 사람은 Ягаад гэхээр хүмүүсийн хувьд 살아온 그 절차가 있었어요. тэдэн мянган жилийн туршид амьдарч ирсэн үе шат гэж бол байсан. Проходили на протяжении нескольких тысячелетий. 남자와 여자 만나서 Нэрхтээ эмэгтэй хүн 사랑하고 бие биендээ хайртай болж, хүүхэдтэй болж, 그 사람은 나이를 들어서 죽고 зарим хүмүүсийн хувьд бол мэдээж наа сайхан хөгшөрч нас барж, 그 사람은 안타깝게 зарим хүмүүсийн хувьд бол залуугаараа эрт нас барах жишээтэй цаг хугацаа өнгөрч байна. 죽고 난 다음에 Өгсөний дараа бол тэд нар дахиж буцаж ирэхгүй. Не может вернуться снова. 그래서 죽음은 끝이다. Өөх юм бол төгсгөлөө гэсэн л тийм ойлголттой амьдарч байсан шүү дээ. Умираешь, что все. 그래서 그들에게 이 실상 Харин энэ хүмүүст жинхэнэ тэр бодит зүйл нь одоо энэ амьдарч байгаа энэ амьдрал буюу нөхцөл байдал Время, в котором они жили в байсан. настоящем. Ну, то есть в настоящем. 그런데 예수 Гэхдээ Есүс Христ ирсний дараа Пришел Иисус Христос. 하나님이 아버지시다 그런 Бурхан 실상을 аав гэдгийг бол жинхэнэ бодитоор бид нар бол харж ойлгож мэдсэн. Что он Амен. Бога Отцом. 왜 예수님을 통해서 Ягаад Есүс Христээр дамжуулаад 지금까지 몇 천 년 동안 사람을 보게 되는데 одоо хүртэл бид нар бол олон мянган жилийн туршид хүмүүсийг амьдарч ирсэн амьдралыг л харж байсан болвол харин 왜 특별하냐? Есүс яагаад тийм онцгой юм бэ гэхээр Был таким особенным. 그는 외계인이 아니었거든요. тэр бол хар гайргийн хүн бол байгаагүй. 별이 떨어지고 Есүс ямар нэгэн тэр од унаад бий болчихсон Есүс бол биш. 같이 여기에 탄생하셨습니다. Есүсийн хувьд яг хүнтэй адилхан хүний биеэс төрсөн Бурхан буюу Бурханы хүү. 기대는 안 했어요. Хүмүүс Есүсийг харахтаа Есүсээс тэр зүйлүүдийг бол бодож ч байгаагүй, гордож ч байгаагүй. Ямар ч найдвар байхгүй. Ягаад гэхэд тэдний хувьд хүн учраас Ожидания от человека. 그리고 또 본인은 인자는 그게 그냥 사람이라는 뜻이거든요. за тэгээд Есүс өөрийнхөө талаар хэлэхдээ хүний хүү гэж хэлж байсан шүү дээ. 예수님을 만날 때는 Есүс Христтэй уулзахад бүгд 같은데라는 그것을 느낄 수
бодвол бидэнтэй адилхан гэсэн тийм зүйлийг л мэдэрсэн. Что вы все люди, глядя на него, они чувствовали, что он такой же, как и мы. 우리가 이제 다음 달부터 이 크리스마스를 맞이하죠. За тэгээд 12 сард бол Крисмасын баяр байгаа болно. 탄생하셨다는 것이. За тэгээд энэ болохоор Есүсийн төрсөн өдрөө гэж бол 다른 안 믿는 자들은 ярьж байгаа итгэдэг хүмүүсийн хувьд ч гэсэн тэр юу тийм чухал болоод гэж бодож байж магадгүй. Мэдээж хүн хин ч гэсэн л төрдөг шүү дээ. Тэр Есүс хүн биш үү? 탄생한다는 그 뜻이 사람이라는 증명 아니에요. Төрн гэдэг мань хүн гэсэн гэрчлэл биш үү? Доказательство того, что человек есть. 네, 그건 맞습니다. Тийм ээ, энэ бол үнэн. Гэхдээ Есүсийн хувьд хэлсэн үг маш То, что говорил ялгаатай байсан. оно отличалось от других слов. Үннээрээ би та нарт хэлье. Истинно говорил вам. 그러면서 하나님이 나를 보내셨다. Бурхан намайг илгээсэн. Бог послал меня. 거기서부터 이제 사람들이 이게 좀 말이 이상하다. Гэтэл эндээс эхлээд хүмүүсийн хувьд бол түүний үг ямар сонин үг вэ гэж харж байсан байх. 나사렛 사람이 Есүсийн хувьд бол энэ хүн бидний мэдж байгаагаар Назар төрсөн Назарын хүн энэ хүний хувьд бол хүн бидэнтэй адилхан хүн. Гэтэл тэр өөрийгөө яагаад Бурхан намайг илгээсэн гэж хэлж байна гэсэн бодолтой. 나의 아버지시다. За сүүлдээ бол Есүс Бурханыг энэ бол Бурхан бол миний аав гэж хэлсэн. 그러니까 사람은 예수를 보면서 Хүмүүс Есүсийг харахтаа маш их сонин тийм бодолтой харж байсан шүү дээ. Яагаад тэгэхээр хүмүүсийн хувьд бол хэдэн мянган жилийн туршид бол амьдарч байсан тэр туршлагуудыг бол харах боломжтой. Все смотрел, исходя из своего опыта, переживаний. 당신 사람 아니냐? Тэгээд Есүсийг бол та бол хүн шүү дээ. Бид нар ч гэсэн адилхан хүн. Хүний хувьд яаж Бурханы хүүхэд болох боломжтой юм бэ? Боломжгүй. Гэтэл Есүсийн хувьд бол аав намайг илгээсэн гэж бол давтан хэлж байсан шүү дээ. Бурхан аав намайг илгээсэн. 요소는 이제 새벽기도 때 여러분들 또더 듣게 돼요. Тэгэхээр энэ дуудлагын талаар бид нар Бурханы дуудлагын талаар өөрийн залбирлаар бол одоо сонсож байгаа шүү дээ. Сонсно. За тэгээ Есүсийн хувьд бол юу гэж хэлж байна гэхээр миний хаанчлал, миний улс бол энэ газарт байхгүй гэж бол хэлсэн. 여기서 어디서 찾을 수가 없어. Тэгэхээр энэ газараас бол Бурханы хаанчлалыг хайж олох боломжгүй гэж хэлсэн. 하나님의 나라. Бурханы хаанчлал Поэтому он всегда провозглашал о небесах, он всегда провозглашал Царство Небесное. 계속 그렇게 말씀하시니까 гэж бол байнга тэгж хэлж байсан учраас хүмүүсийн хувьд бол тэр хин юм бэ? Об этом, то люди стали задумываться, кто он? 아니 근데 당신 우리 같이 생겼는데 Ты вроде точно Та бидэнтэй адилхан дүрдүртэй байж 그것은 өөрийгөө Бурханы хүүгээд байх юм аа Иисус. гэж бол хэлж байсан ч гэсэн Есүс би та нарыг бүтээсэн учраас 아버지와 나와 би 너희보다 더 чамайг бүтээсэн та нараас ч өмнө мөнхөөс өмнө байсан гэж хүртэл хэлсэн шүү дээ. Аамен. 그리고 너희 아버지는 하늘에 계신 분이다. Тэгээд та нарын аав бол тэнгэрт байна. Пребывает на небесах, 하늘이 그 안에 계시다. Тэнгэр түүн дотор байна. пребывает внутри него. 이것을 들으면서 사람들이 자꾸만 이제 마음에 막 부딪히면서도 자꾸만 열리는 겁니다. Тэг хүмүүс болохоор энийг сонссон хэрнээсээ зүрх сэтгэлдээ хүлээн авч чадахгүй бол тийм байдалд хүртэл орсон шүү дээ. 예수님은 빛이거든요. Есүсийн хувьд бол гэрэл Иисус же свет. 그는 밝히는 빛. тэр бол гэрэл түүлж байгаа гэрэл бүгдийг илчилж байгаа гэрэл Есүсийн хувьд бол үнэн жинхэнэ бодиттой үннийг харуулж байгаа үнэн. 그래서 그냥 사람이 아니다. 그걸 Тэр бол хүн биш ээ Не просто человек. гэдгээ бол харуулж байна шүү дээ. 모든 것이 다 조립이 되냐? Харин энэ бүх зүйл хизээ хоорондоо угсрагдах вэ гэхээр 그가 죽으실 때는 아니었어요. Не так Есүсийг өөхөд бол биш байсан. 예수님 죽는 순간에 Есүсийг өөхөх тэр хоромд бүх хүмүүс 하면서 돌아가더라 이렇게 나와요. В Слове Божьем написано, что когда Иисус болол тагнаага таашаа толгоос экстрэл буцаж байсан. 제자들도 Дагалдагч нарын хувьд ч гэсэн Есүсийг өгсөний дараа хүртэл тэд нар нуугдж байсан шүү дээ. попрятались. 그때 모든 게 정리가 된 게 아니에요. Тэр үед бол бүх зүйл ойлгомжтой болж амжаагүй байсан. 예수님께서 부활하시고 Но Иисус, Есүс дахин амилж 그가 부활하시고 딱 나타나셨을 때 Есүс дахин Есүс амьлаад 아주 그냥
өөрийгөө бусдад харуулахад дотор хормын дотор бол бүгдийг хүмүүс ойлгож байна шүү дээ. Ставил на свои места. 진짜 그때 오 마이 갓. Яг тэр үед бол бурхан минь гэж хэлсэн баг. 그러면서 잠깐만. Тогда, минутку. 지금 예수님은 사람으로 오셨는데 Одоо Есүсийн хувьд бол хүн болж ирсэн. 하나님께서 예수를 보내셨다고요? Бурхан Есүсийг илгээсэн юм уу? 하나님의 독생자라고요? Бурханы сур ганц хүү юм уу? Сын Божий. 그러면 제자들은 예수님께서 그래 너는 나를 믿으면 Есүсийн хувьд хэлж байна шүү дээ. Чи надад итгэх юм бол Бурханы хүү болно гэж Точно так же мы с хэлсэн. Аамен. 이것이 사람의 모든 그 생각과 그 Энэ бол бүхий л хүмүүсийн үзэл бодлыг бол шууд нурааж байна шүү дээ. внимание человека. Өөрчилж байна нэг үгээр хэлэх юм бол Они просто были разрушены. 예수님 오시기 전에는 Есүсийг ирэхээс өмнө хүмүүс хүнийг хүнээр л харж байсан. Смотрел на себя как на человека. 우리는 이 세상에서 그 한계를 넘지 못하는 존재다. Тэр бид нар энэ ертөнцөөс бол давж гарах боломжгүй хүмүүсээ. Которые ограничены. 그래서 사람은 자기가 내가 영혼이 있구나 그거에 대해서 전혀 생각을 못해요. Тэг хүмүүсийн хувьд болохоор надад Бурханы сүнс байна гэдгийг бол ойлгохгүй байна, мэдэхгүй байна. 좋은 일이 있어봤자 가난 땅입니다. Тэгээд тэр хуучин гэрээнд бол хичнээн сайхан зүйл, сайн зүйл болсон чи гэсэн тэр бол Канаан газарт орхол байсан шүү дээ. 승리해봤자 Хичнээн ялсан ч гэсэн манай үндэснийг бол ялж байсан тэр үндэснийг ялна гэдэг мэн л хамгийн агуу зүйлүүд бол байсан шүү дээ. Которые нападали на них. 아니 좋은 일 있어봤자 Хичнээн сайн зүйл болсон ч гэсэн нэгэн газар тарж 1000 дахин хураан авна гэдэг мэн тухайн үед бол маш их сайн зүйл байсан. Посеянные и собранные в 1000 крат более. 왜냐하면 사람은 자기의 영혼을 발견을 못했어요. Хүмүүсийн хувьд бол тэр Он не мог еще өөрсдийнхөө сүнсийг бол мэдэхгүй байсан. 그리고 사람은 그냥 사람의 아들이니까. Хүмүүсийн хувьд бол хүний хүү л учраас человек, хүү дочь другого болон охид 그렇기 때문에 우리는 учраас тийм болохоор бид нар бол бүгд хүн 더 이상 없다라는 거예요. өөр зүйл бол байхгүй. 그렇지만 예수님을 통해서 무엇을 Харин Есүсээр дамжуулаад бид нар юуг бол Есүс илчилж байна гэхээр энэ махбодын хувьд бол хүн 근데 우리 안에 영이 харин бидний дотор бол сүнс байна. 영원한 게 있다. Мөнхийн зүйлүүд байна. 이것을 알게 돼요. Энийг бол Иесус Христээр дамжуулаад бид нар ойлгож мэдэж байна шүү дээ. Иесус Христтэй уулзах тэр хормоос эхлээд. с Иисусом. 여러분 우리가 가만히 생각해 보세요. Тэгээ бид нар бодоод үзье. 우리는 지금 사람으로 태어났을 Тэгээ бид нар мэдээж хүн болж төрсэн юм чинь би бол хүн гэж бид нар өөрсдийгөө харж байна шүү дээ. Потому что не родился как человек. 우리가 만약에 진으로 태어났어 봐요. Хэрвээ бид нар амьтан болоод төрөх юм бол амьтан шүү дээ. 그런데 여러분 가만히 보면 Тэгэхээр энийг бол харах юм бол 같은 흙에서 짐승과 사람이 나와요. адилхан шорооноос хүн болон амьтныг болоо бүтээсэн шүү дээ. Как человек, так и любое животное. 여러분 우리 한 순간에 고양이가 될 수 있었어요. Мы, знаете, Бид нар нэг в хормын какой-то момент дотор могли быть кошкой. муур болох боломжтой байсан. Хормын дотор 고양이가 될 수 있었어요. бид нар бол чигийн улаан хорхоо болох боломжтой байсан. Адилхан шорооноос гарч байгаа учраас Из одного и того же праха все происходит. 근데 우리가 사람으로 태어났기 때문에 харин бид нар хүн болж төрсөн учраас 사람은 하나님께서 무엇을 주셨죠? хүнд бурхан юу өглөө? 영혼을 주셨죠. Сүнсийг өгсөн шүү дээ. Аамен. 너무나 귀해요. Энэ бол маш их үнцэнтэй. 영혼을 주셨다는 것은 언제 발견하게 Бурхан бидэнд сүнсийг өгсөн гэдгийг хизээ ойлгуулж мэдүүлж өгсөн бэ гэхээр Есүс Христ ирэх тэр хормонд. Аамен. 그때 이 세상을 더 초월할 수 있는 시각이 생기고 Тэр цагт энэ ертөнцийг даван гарах тэр хараа бий болсон. Который мог быть превыше этого мира. 사람의 한계를 넘는 것을 보게 되고 Тэгээ бид нар бол тэр хүмүүсийн хязгаарыг даван гарах Ограничен. 사람은 тэр ойлголт бий болсон. Есүсийн хувьд хүн болж ирсэн ч гэсэн Бурханы илгээсэн Бурханы хүү гэдгийг хараад На то, что действительно это Он, несмотря на то, что человек, но он послан Богом, 근데 왜 우리를 통해서 왔지? гэхдээ яагаад бид нараар дамжуулаад ирсэн юм бол человека. 왜 우리를 통해서 왔지?
Яагаад хүнээр дамжуулаад Есүс ирсэн бол 우리는 육신이 아니라는 것을 보이고 있습니다. Этим самым он хотел тэр показать, түүний хувьд бол что не только плоть, 우리는 영혼이 있다는 거예요. бид нар сүнс байна гэдгийг мэдүүлэхийн тулд тэр сүнс бол маш их чухал учраас это важен. 지금 사람은 그 육신의 хүний хувьд 먹이고 өөрөөсөө төрсөн хүүхдэд тижээж өсгөж сургаж байна шүү дээ. Рождает детей, и он заботится о них, кормит, воспитывает. 육신이기 때문에 Яагаад тэгэхээр махбодтой учраас 그런데 우리는 영혼이 있으니까 우리의 영도 бид сүнс байгаа учраас бид нар Бурхны анхаарлыг татах боломжтой. Можем принимать, то есть Бог, он заинтересован в нас. 그래서 예수님을 우리가 바라보면서 엄청난 것을 우리가 볼 수 있어요. Есүсийг бид нар хараад маш олон зүйлийг харж мэдэх боломжтой. Очень много. 왜냐면 그가 부활하심으로 저분은 그냥 사람이 아니다. Тэр бол дахин амьснаар тэр бол энгийн хүн биш ээ. Просто человек, 진짜 하나님께서 보내셨다. Жинхэнэ Бурхны илгээс нэгэн Богом, 하나님께서 그렇게 살려셨어요. Бурхан түүнийг его воспитывает. амьлуулсан учраас Бурхны хаанчлал гэж бол байна. 하나님이 아버지라고 했어요. Бурханыг аав гэж хэлсэн шүү дээ. 하나님은 아버지. Бурхан бол аав. Он назвал его, и поэтому он отец. 그것이 막 보이기 시작합니다. Тэгээд энэ бол харагдаж байна шүү дээ. 그래서 이것을 아는 자들이 참 Энийг мэдэж байгаа хүмүүс өөрсдийгөө илчилж байна. Они начинают открывать себя. 내 영이 그렇게 귀하구나. Миний сүнс ийм их үнцэнтэй байна. Ценен мой дух. 하나님의 아들이 Бурхны хүү ирж 우리의 영이에요. анхаарах хэмжээний тэр бол Настолько сүнс. ценен, что Бог даже послал Сына Своего. 예수님께서 오셔갖고 그냥 우리 육신을 관리하러 오신 분이 아니에요. Есүс зөвхөн бидний махбодыг л тижээж тэтгэх гэж ирээгүй шүү дээ. Христа именно вот по плоти. 육신의 도움은 다 서로 줄 수 있는 도움이에요. Тэгэхээр махбод гэдэг юм нь хүний бие гэдэг нь бие биендээ тэр өөхөх тусламж 우리가 자세히 보면 бол байна. Тэгэхээр бид нарыг ингэсэн харах юм бол ээж байна, аав байна, махбодын хувьд Задуматься. У нас есть свои отцы, матери. 친구들을 통해서 найз нөхдөөр дамжуулаад бид нар энэ ертөнцид байгаа тэр бүх зүйлийг мэдэх боломжтой. Наслаждаться этим миром. 그렇지만 우리의 영은 Харин бидний сүнс гэдэг маань 누가 도울 수가 없어요. энэ сүнсэнд хэн ч туслах боломжгүй. Духу. 오로지 하나님께서만 관심을 Зөвхөн Бурхан л анхаарлаа хандуулах боломжтой. 하나님께서만 내 영에게 Бурхан миний сүнсэнд л амийг өгөх боломжтой. Дать жизнь моему духу. 이것을 발견하는 자들이 Энийг илчилж байгаа хүмүүсийн хувьд Христэд итгэдэг хүмүүсээ Христианами. 어떻게 яаж 예수님을 보면서 Есүсийг хараад Иисуса. 예수님을 알면서 Есүсийг мэдж Иисуса. 그래서 우리는 그의 영광을 보니 그랬어요. бид нар түүний алдрыг харахад гэж хэлсэн. 하나님의 독생자의 Бурхны цор гац хүүгийн алдрыг харахад Отца. 그것을 우리가 보는 자들입니다. И это тэгэхээр энийг бол бид нар бол харж байгаа хүмүүс. 여러분 종교와 기독교는 여기서 완전히 달라져요. Шашин болон Христэд итгэдэг итгэлийн амьдрал гэдэг маань эндээс бол маш их бол ялгарч байна шүү дээ. Шашны хувьд болвол тэр өөрийнхөө сүнсийг бол илчлэх боломжгүй, чадахгүй. человека. Яагаад гэхээр мөнхийн зүйлүүд бол байхгүй. Ничего личного. 그래서 이 종교는 어느 정도 고행을 해가면서 Шашны хувьд бол хэр хэмжээгээр биеэн барьж өөрийгөө захирч Поправить. 자기의 육체를 학대해요. өөрийнхөө махбодыг захиран өдөртөж Плотью можно управлять через религии. 막 절제하면서 Где бодол нэгнийгүй бол ограничивать, барьж 막 금식하면서 мацаг барайл посте. Для чего это? 그 이유는 тэгж байгаа шалтгаан нь тэр хүмүүсийн хувьд бол зүрх сэтгэлд ямар ч тэм цэнийг авах зүйл байхгүй байгаа учраас 너무 지금 막 зүрх сэтгэлд нь хүч өгөх тэр зүйл байхгүй байна шүү дээ. 주기 위해서 자꾸 고행을 해요. За тэгээд тэр хүмүүсийн хувьд бол зүрх сэтгэл аз жаргалтай болохын тулд бол тэр өөрсдийнхөө махбодыг бол зовоон амьдарч байна шүү дээ. Мацаг барайл үгүй бол 내 마음 편안하게만 하면 좋은데
Одоо тэгээ миний зүрх сэтгэл тайван байвал сайхан байна. было бы спокойнее. 그래서 어떻게 해서든 편하게 하려고. Делаешь все для того, чтобы Тэгэл болж л өгвөл тайван байх гэж хүсэл. 기독교는 그렇지 않습니다. Харин Христэд итгэдэг хүмүүсийн хувьд 내가 나를 막 학대하면서 би өөрийгөө бол махбодыг зовоогоол 그 나를 절제시키면서 막 굶고 өөрийгөө бол үлсгүүл зовоогоол байдаг. Энэ бол итгэлийн амьдрал биш шээ. ночью там голодаю. 나로만 편해지는 게 아닙니다. Зөвхөн миний зүрх сэтгэл нэг сайхан бол зогсохгүй. 내 영이 Миний сүнс бурхантай харилцаатай Христианство болж байна шүү дээ. Аамен. совершается отношения с Богом. 그래서 이 세상에서 무슨 일이 있던 Тэгэхээр энэ ертөнцийн ямар ч зүйл болж байсан миний сүнс бурхантай бол харилцаатай. Происходило на этой земле. Мои отношения с Богом, они продолжаются. 우리 오늘 말씀은 많지 않지만 이 고린도후서 4장 보시겠습니다. Дараагийн 2 дугаар Коринт номын 4-ийг харъя. 4:8-аас 11 дээр. Давайте посмотрим. 고린도후서 4장 8절. Откроем второе послание Коринфянам. 우리가 사방으로 우겨쌈을 당하여도 쌓이지 아니하며 답답한 일을 당하여도 낙심하지 아니하며 Бид бүх талаар дарамтлагдвч, нэцэрдгүй, сандардагч, сөхөрдгүй, хавчигдсан, чаягддаггүй, зохигдогч, мөхтгүй бид Иесусийн үглийг үргэлж тээж явдаг ингэснээр Иесусийн амь бидний бид илэрхийлэгдэх болно. Амьд байгаа бид Иесусийн төлөө үхэлд байнга туршаагддаг ингэснээр Иесусийн амь үхлийн махбодод маань илэрхийлэгдэх болно. Аамен. Господа Иисуса, чтобы и жизнь Иисусова открылась в теле нашем. 우리 산자가 항상 예수를 위하여 죽음에 넘기움은 예수의 생명이 또한 우리 죽은 육체에서 나타나게 하려 하시니라. Ибо мы живые, непрестанно предаемся на смерть ради Иисуса, чтобы и жизнь Иисусова открылась в смертной плоти нашей. 기독교는 자기가 이 영을 발견해요. Христэд итгэдэг хүмүүсийн хувьд өөртөө байгаа надад сүнс байна. Бурхны надад өгсөн сүнс байна гэдгийг бол илчилж байна шүү дээ. Миний сүнс нь дотор Есүс Христийн амь Поэтому из нашего бий болж может биться жизнь Амен. Иисуса. 그래서 우리는 주님께서 우리의 영혼만 사랑하시는 것이 아니라 зөвхөн эзний хувьд бидний сүнсийг хайрлаж зогсохгүй бидний махбодыг ч гэсэн мөн хайрлаж байна шүү дээ. Нашу плоть. 왜냐면 예수님께서 채찍을 만짐으로 우리가 Есүсийн шарахаар бид нар эдгэрсэн. Аамен. Ранами Его мы исцелились. 그래서 주님께서는 우리 육신도 사랑해 주시고 Эзний хувьд бол бидний махбодыг хэрэгжилж байна. Плоть. 우리는 고난 받으셨으니까 Яагаад тэгэхээр Иесус хэд бол зовсон, бидний гэм нүглийн төглөө загалмаа дээр цовдлогдсон, нас барсан. 그래서 우리는 내 안에 이 생명이 막 넘쳐나는 것입니다. Тэгээд энэ Иесусийн гайхамшигтай энэ нь бидний дотор бэлхэн дүүрэн байна шүү дээ. Аамен. Хүмүүсийн хувьд бол маш их онцгой. Это очень такое удивительное создание. 그 흙에서 육신이 다 나왔어요. Тэгээд тэр шорооноос бүгд бол бий болсон байгаа. Праха земного. 그래서 다 보면 그냥 한순간에 살았다가 한순간에 사라지는 것 같아요. Бүгд хормын дотор бий бол хормын дотор байхгүй болох жишээ те. В любой момент он уже умирает. 그런데 우리는 영이 있다라는 거예요. Харин бидний хувьд бол сүнс байна. Дух. 그래서 다른 존재는 다 없어지지만 우리는 Бус бүх зүйлүүд байхгүй болсон ч гэсэн бидний сүнс мөнхөд байна. Мы можем жить. 그래서 이 영을 Тэгэхээр энэ сүнс байгаа хүмүүсийн төлөө эзэн Иесус Христ ирж загалмаа дээр бидний гэм нүглийг өөрн цовдлогдсон нас барсан шүү дээ. Иесусыг хүлээн авсан хүмүүсийн хувьд зөвхөн сүнсээр хүч аваа зогсохгүй түүний хувьд махбодын хувьд ч гэсэн хүчийг хүлээн авна. Аамен. Не только духовное, но также утешение плотское. Аамен. 이 육신은 먼지예요. Тийм махбодын хувьд бол тоос, шороо. Пыль. 그럼 우리 장식을 할 때 거기에 먼지가 있으면 그냥 툭툭 털어버리잖아요. Тэгээ бид нар болохоор тавилган дээр нь шороо тоос байх юм бол бид нар шууд арчаад цэвэрлээд байхгүй болгодог шүү дээ. Мы с них стряхиваем пыль. 그게 중요하지 않은 먼지예요. Ягаад тэр тоос шороо гэдэг нь тийм бидэнд бол хэрэгтэй чухал зүйл биш ээ. Бидний хувьд үнтэй адилхан. Гэтэл Иесусийн хувьд энэ тоос болсон, шороо болсон бидний хувьд бол И он был ташуурдуулан шаархалсан шүү дээ. 이렇게 사랑할 수 있어요. Яаж биднийг ингэж хайрлж байна? Иесус
Адилхан шорооноос бид бүгд гарсан шүү дээ. Из одного же праха вышли. 어떤 다른 짐승들이 이런 사랑을 받아요. Гэтэл амьтад хүртэл үнэхээр энэ хайрыг хүлээн авч байна шүү дээ. Бүгд л адилхан шорооноос бий болсон. 왜냐면 우리는 귀한 그 영이 있기. Ягаад тэр бидний хувьд бол маш их үнцэнтэй сүнс байгаа учраас 여러분은 그 영을 тэр сүнсийг та бүгд мэдэх хэрэгтэй, илчлэх хэрэгтэй. Аамен. В себе. 근데 여러분 같은 영혼들인데 Адилхан бид нар бол сүнснүүд. 천사는 또 이런 내용을 못 받아요. Тэнгэрлэгчийн хувьд бол бидний шиг ийм хайрыг хүлээн авах боломжгүй. В себе почувствовать. 천사도 창조된 Тэнгэрлэгчийн хувьд бол бүтээгдсэн, бидний хувьд ч гэсэн бурхан дотор бүтээгдсэн сүнснүүд. Сотворенный дух. 그런데 천사는 절대로 Тэнгэрлэгчийн хувьд бурханы хүүхдүүд болох боломжгүй. Что не дано быть чадами Божьими. 예수님은 그들을 통해서 온 게 아니에요. Есүс бол Тэнгэрлэгчээр дамжуулж ирсэн юм биш ээ. Сам ангел. 사람을 통해서 Хүнээр дамжуулж ирсэн байгаа. Человека. 그래서 우리를 사랑하시 Биднийг хайрлан, Любил нас. 얼마나 사랑하셨는지 몰라요. биднийг ямар их хайрлсан үгээр хэлхийн аргагүй. Любовь. 그리고 이 아무것도 아닌 먼지를 위해서도 신경을 Юу ч биш тоосруулсан И ради вот этой вот бидний төлөө болвол тэр загалмаа дээр сувдагдан өгсөн. еще и побеспокоился, 여러분 позаботился. 예수님이 얼마나 하나님께서 우리를 얼마나 사랑하신지 여러분 아셔야 돼요. Есүс бидэнд ямар хайртай юм бэ гэдгийг бид бүгд сайн мэдэх хэрэгтэй. 지금 세상은 막 고행하면서 자기를 막 피를 흘리고 막 ертөнцийн хувьд бол өөрсдийнхөө цусыг урсгаад 내 마음에 좀 өөрийнхөө би зүрх махбодыг ураал тэгэл өөрөө жоохон өөртөө хүч олж авчих гал янз янзын тийм буруу арга хэрэгжилж байна шүү дээ. Дээр үед 1500 оны үед тэр шашны өөрчлөлт бол бий болсон байгаа. Там уже произошла реформация религиозная. 모든 뭐 기독교가 로마 카톨릭 안에 있었다면 그렇게 말해요. Христэд итгэдэг энэ шашин Ромын католик шашинтай нэг байсан гэж ярьдаг. Католической церкви. 근데 그때 마틴 루터 Мартин Лютер 그 사람도 тэр хүний хувьд ч гэсэн Ром католик шашинтай хүн байсан. 근데 자기는 어떻게 해서라도 마음의 위로받기 위해서 Төвний хувьд бол тэр зүрх сэтгэлдээ хүчийг олж авахын тулд аль хүртэл явсан юм бэ гэхээр Он дошел даже до того, 얼마나 자기 육신을 학대한지 몰라요. что он өөрийнхөө махбодыг бол тэр маш их зовоож байсан. Болвол шилнүүдийг хаглаа тэр шилний хагархаануудтэйгүр шат дээгүүр бол тэр шилийг хагалж тавиад тэгээд өөрийнхөө өвдгөр бол тэр шилний хагархаануудтэйгүр бол өвдгөрөө мөлхөн явж байсан. Яагаад тэр хүчийг олж авахын тулд би өөрийгөө зовоож өгч миний зүрх сэтгэл дотор амар тайван бий болно гэсэн буруу ойлголттой байсан шүү дээ. сердце мое. Гэтэл Иесусийн хувьд бол бүү тэгээ гэж хэлж байна. Зөвхөн итгэлээр аваа. Аамен. Дайте получить спасение. 너의 육신도 내가 Чиний махбодыг 육신의 연약함을 내가 짊어졌다. тэр махбодын сулдраа байдлыг хүртэл би загламаа дээр үүрсэ. Аамен. 그래서 여러분 신앙생활은 Итгэлийн амьдрал гэдэг нь ер нь юу юм бэ гэхээр Жизнь вероисповедания. 내가 고행하는 게 아니에요. би бол өөрийгөө тэгж махбодын хувьд зовоох биш. 근본적으로 내가 고행하는 게 아니에요. Би бол махбодоо зовоох биш. 말씀에는 너가 Үгэн дээр 부인하고 чи өөрийгөө үгүйсгэж загалмаагаа үрээд дагаа гэж мөн хэлж байна. Библиэлд. Возьми крест свой и следуй за мной. 근데 그거는 너를 미워하다 그 말이 아니에요. Тэр энэ үг юу гэсэн үг юм бэ гэхээр чи өөрийгөө үзэн ядаа гэж хэлж байгаа үг биш. 알아야 될 것은 Харин эндээс бол бидний мэдэх ёстой зүйл төрөлөж юу юм бэ гэхээр 하나님께서는 우리의 영을 사랑하시고 Бурхан бидний сүнсийг хайрлаж Он возлюбил наш дух. 영이 담아있는 이 그릇 сүнсийг хадгалж байгаа энэ сав буюу биеийг ч гэсэн хайрлана. 그래서 신앙생활은 무엇이 Итгэлийн амьдрал гэдэг нь юу юм бэ гэхээр 내 영을 миний сүнсийг хайрлахыг хэлж байна шүү. Аамен. 내 영을 발견하는 Миний сүнсийг илчилхийг хэлж байна. В себе. 얼마나 귀한지 발견해야 돼요. Тэр ямар их чухал юм бэ гэдгийг бид нар илчлэх хэрэгтэй. 우리 자녀를 볼 때 얼마나 귀해요. 자녀. Тэгээ бид нар хүүхдүүдэд харахад хүүхдүүд нь бидэнд маш их үнцэнтэй шүү дээ. Самый милый. 근데 자녀들은 자기가 귀하다는 것을 Хүүхдүүдийн хувьд бол ээж аавдаа тийм үнцэнтэй гэдгийг бол мэддэггүй. 충만하지.
Тэдний хувьд бол шунал хүслээр л дүүрэн шүү дээ. 나 이거 줘, 이거 먹을래. Энийг авъя, энийг авна, энийг өг, энийг идэнэ гэл. 그 자녀들은 귀한 것을 몰라. Хүүхдүүдийн хувьд бол тэр үнцэнтэй гэдгээ бол мэддэггүй. ценности. 근데 부모는 자녀를 Харин эцэг эхийн хувьд бол тэр хүүхдүүдэд харахад тэр бол маш их үнцэнтэй. Так дороги им. 모든 게 다 이쁘고 Бүх зүйлийг өгөхийг хүсдэг. 소중한 자녀입니다. Яг тэр надад л маш их хэрхэн үнцэнтэй миний хүүхдүүд. 지금 하나님께서 우리의 영, Бурхан бидний сүнсийг харахтаа 내 영이 얼마나 귀한지 миний сүнс ямар их үнцэнтэй юм бэ гэдгээр хэлхийн аргагүй. Аамен. 그의 아들의 피로 우리 Түүний Бурханы хүүгийн цусаар биднийг худалдан авсан шүү дээ. Аамен. 그래서 믿어라 그런 겁니다. Тийм учраас итгэе. 예수 그리스도를 믿어라. Есүс Христэд итгэе. 너의 영이 살 것이다. Итгэж ой чиний сүнс амьдрнаа. Маш их Бурхан дотор үнцэнтэй нэгэ. 그래서 내가 크리스찬으로서 Би Христэд итгэдэг хүний хувьд итгэлийн амьдралаар амьдарч илчилж байгаа зүйлүүд гэдэг маань юу вэ гэхээр энэ үнцэнтэй бидний сүнс. должен обнаруживать в себе вот этот дух. 참 많은 분들이 신앙생활 하면서 Маш олон хүмүүс итгэлийн амьдралаар амьдарч байхдаа би хайрыг хүлээн авч байна гэдгийг бол маш их мартдаг байгаа. Часто люди забывают, что они именно возлюблены, что их дух принимает любовь. 우리가 교회 오면서 하나 사랑합니다. Бид нар чуулганд ирээд хайрыг хүлээн авч байна. И вот тем самым получая любовь. 내가 무슨 일 하든 받아야지. Би ямар ч зүйл хийж байсан би хайрыг авч байна. Любовь. 왜냐면 내 영을 Яагаад тэр миний сүнс 사람으로 버리지 않았어요. нэг бол зүгээр л хүн гэд хайчаагүй. Оставлен. 하나님의 자녀로서. Бурхны хүүхдийн Он хувьд нас принимает как чад своих. 그래서 크리스찬들은 Христэд итгэдэг хүмүүсийн хувьд Бурхны дотор Бурхны хайрыг авсан хүмүүс Кто имеет отношение с Богом. 하나님께서 내가 온전한 것처럼 너도 온전해라 그랬습니다. би бүрэн төгс байсан шиг та нар мөн бүрэн төгс бай. 어떻게 온전해져? Бид нар яаж бүрэн төгс болох боломжтой вэ? 여러분 복음 안에서 다 이루어져. Сайн мэдээний дотор бүх зүйл бүрэн төгс хийгдсэн. Здесь все было совершено. 온전하신 하나님이 우리를 하나님처럼 사랑하시고 Бүрэн төгс Бурхан бүрэн төгс бид бүгдийг бол хайрлсан. Аамен. 그러면 부모는 자녀들 자신의 육신이니까 사랑해요. Эцэг эхчүүд өөртөөсөө төрсэн хүүхдийг хайрлж байна шүү дээ. Өөртөөс нь төрсэн учраас. Харин бидний сүнс гэдэг нь Бурхан нас бидэнд ирсэн учраас Бурханаас гарч бидэнд өгсөн учраас Бурхан бидний сүнсийг хайрлж байна шүү дээ. Аамен. Наш дух 하나님의 온전함으로 우리를 Бурханы тэр бүрэн төгс дотор бид нар бүрэн төгс болсон. сделал и нас совершенно. Аамен. 아시겠죠? Понимаете? Ойлгосноо. 하나님의 거룩하심으로 우리를 거룩. Бурханы ариун байдал дотор бид нар ариун болсон. Аамен. Нас. 하나님의 생명으로 Бурханы амиар бид нарыг мөнх амьтаа болгосон. Аамен. Он даровал нам жизнь вечную. Бурханы амь дотор бид нар мөнх амьтаа болсон. Бурхан биднийг харахтаа бидний сүнсийг харахтаа тэр өөрөө харагдаж байна шүү дээ. Бид нар өөр хүүхдүүдээ хардаг шиг энэ биенээс төрсөн хүүхдээ харж хайрладаг шиг Бурхан дотор 온전한 것처럼 우리도 온전하고 И поэтому мы бид нар Бурхан дотор Бурхан бүрэн төгс байгаа шиг бид нар бүрэн төгс байж энэ бол маш том агуу привилегия для нас. боломж. 하나님이 영생하신 것처럼 우리도 영생하고 Бурхан мөнх амьтаа шиг бид нар мөн мөнх амьтаа. Вечен, как вечен наш Бог. 하나님이 능력 있는 것처럼 우리도 능력 있게 하시고 Бурхан бүрэн төгс хүч чадалтай Бурхан бид нар ч гэсэн Бурхан дотор мөн бүрэн төгс хүч чадалтай Бурхан аз жаргалтай байгаа шиг бид нар ч гэсэн мөн аз жаргалтай. Аамен. 천사같이 도와주셨다라는 게 아니에요. Тэнгэр элчийг бидэнд тусалдаа гэж бол хэлээгүй. Там, как ангелы. 그래서 우리가 아버지 하나님 아버지 그럴 때는 Бурхан аав гэж бид нар хэлэхэд Отец. 그렇게 우리의 영이 존중을 받는다. бидний сүнс бол тэр хэмжээгээр хайрлагдан Принимаем Бурхан дотор хүндлэгдэж байна шүү дээ. Аамен. уважение. 와 우리가 하나님 앞에 하나님 아버지 Бид нар Бурхан дотор Бурхан ааваа, Бог Отец. 그렇게 하라는 거예요. 아버지 Бурхан ааваа гэж бидний хэлээ. 너의 아버지다.
Миний аава, минь бол миний аав, бурхан бол миний аав. Тэр хэмжээгээр бидний сүнсийг бол хайрлж хүндэлж байна шүү дээ бурханы хувьд. Аамен. Бурханы хүүхдийн хувьд Тэнгэрчний хувьд бол бурханд үйлчилж байгаа тэнгэрч нар харин бидний хувьд ч гэсэн мөн бурхан дотор бурханы хүүхэд болох тэр боломжийг бидэнд өгсөн. Тэнгэрч нарын хувьд бол бурханд л үйлчилж байна. Бид нар бурханы хайртай хүүхдүүд болсон. Бидний тэр сүнс бол бурхан дотор маш их үнцэнтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ харахад бол өөр зүйлийг бол хэлэх боломжгүй. Маш их үнцэнтэй эрхэм. Бид нар бурханы өмнө маш их үнцэнтэй сүнснүүд. Бурханд үйлчилж байгаа тэр сүнснүүд бидэнд бас үйлчлэнэ тэнгэрч нарын хувьд. Бидний хувьд бол амьтан биш махбодтой. Мэдээж бид нар махбод бол махбод руу буцна. Харин миний сүнс гэдэг нь бурханыхаа дагаад хэлэхгүй юу? Миний сүнс бурханы сүнсээ. Бурханаас ирсэн сүнс. Аамен. Аамен. Миний сүнс бол бурханы маш их үнцэнтэй сүнсээ. Аамен. Бурханаас ирсэн сүнсээ. Тэнгэрч нар хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Эндээс чухал зүйл нь юу юм бэ гэхээр би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Аамен. Та бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Аамен. Энэ суугаал би маш их өрөвдмөр. Ямар ч найдвар байхгүй. Би бол юу ч бишээ. Би маш их өтөртэй гонигтай байна. Үхийг хүсэж байна. Бүх зүйл хэрэггүй. Хэм бол бурхны хувьд ямар их хэцүү байх бол зүрх сэтгэл нөвдөх бол миний сүнс гэдэг нь бурхны дотор бурхны бүрэн төгс байдал дотор бүрэн төгс болсон. Аамен. Тэгэхээр бид нар энэ ертөнцид энэ гайхамшигтайгаар энэ хүндлэлтийг бурхнаас хүлээн авч байна шүү дээ. Бид нар бол өнөхөр хаач явсан энэ гайхамшигтай хүндлэлтийг бурхнаас хүлээн авч байна. Аамен. Хүний хувьд хүн учраас хүнээс хайрыг хүлээн авч байна. Бидний хувьд бол хүн биш. Бурхны хүүхдүүд. Есүс Христийн нэрнд итгэдэг хүн болгон бурхны хүүхэд болох тэр эрхийг өгсөн шүү дээ. Аамен. Бид нар зөвхөн л хүн болоод хайрлагдаж байгаа бол хүмүүс биш. Бурхны сүнс, бурхны хүүхдүүд болсон шүү дээ бид нар. Аамен. Тийм учраас тэнгэрч нар бидэнд үйлчилж байна. Энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн хувьд бурхныг бурхан аавыг бурхан аав гэж хүлээн зөвшөөрөхгүй Есүс Христийг өөрийнхөө аврагч болгон хүлээн авахгүй байгаа тэр хүмүүсийн хувьд өөрийнхөө сүнсийг хайж байна. Өнчин хүүхдээс ч дорд байна шүү дээ. Бурхан байхгүй гэж хэлэхэд тэр өөрийнхөө сүнсийг хишгиж байна. Өөр сүнснүүд болон тэнгэрч нараас ямар ч тийм хайрыг хүлээн авах боломжгүй бүр муу сүнсэн дотор болол ерөөсөө хүлэгдсэн байна шүү дээ.
Энэ бол хараал. 자신이 하나님의 자녀인 것을 모르고 Тэр өөрөө Бурхны хүүхэд гэдгээ мэдэхгүй. осознают, что они могут стать чадами Божьими. 그것을 귀하게 소중하게 Миний бол үнцэнтэй хайрлж чадахгүй. 아담이 하와를 딱 Адам Еваг хараад юу гэж хэллээ? А увидел Еву, что он сказал ей? 자기가 딱 이는 내 Энэ миний яснаас гаргасан яс махнаас гаргасан бүтээсэн маха. За тэгээд Адамын яс махнаас гарсан Ева. За тэгээд тэр хүүхдүүдийн хувьд ч гэсэндээ миний яс, миний мах. И плоть от плоти. 근데 예수님께서 여러분을 볼때 Яг авсан шүү дээ. Харин Есүс биднийг харахтаа юу гэж хэлж байна гэхээр Смотрел на нас, что он сказал? 이는 내 생명이라. энэ бол миний амь. У вас жизнь моя. 우리는 그의 신부잖아요. Бид нар бол түүний сүт бүсгүй шүү дээ. 몸이잖아요. Түүний бие эрхтнүүд. 진짜 예수님 Жинхэнэ Есүс бодвол ингэж хэлж байна шүү дээ. Энэ чуулган гэдэг маань миний бодвол ясны яснаас гаргаж авсан, яс махнаас минь гаргаж авсан мах. Бэлхам дүүрэн амир дүүрэн байна. 그래서 우리에게 무엇을 주시 Тийм болохоор Бурхан бидэнд юу өгсөн бэ гэхээр 너무 귀해서 маш их үнцэнтэй учраас бид нар маш их үнцэнтэй учраас бид нар маш их үнцэнтэй учраас үннийг бидэнд өгсөн. Үннийг бид үннийг идэж байна шүү дээ. Амен. Үнний сүнсийг, ариун сүнсийг бидэнд өгсөн. Үнний ариун сүнсийг. Тийм учраас бидэнд ариун сүнсийг илгээж чи жинхэнэ хайрыг авах тэр сүнсээ. Амен. Должен обязательно принять любовь. Христэд итгэдэг хүмүүсийн хувьд юу хийх вэ гэхээр Делать. 오늘 말씀은 여기에요. өнөөдрийн үг ерөөсөө л энэ Но вот здесь 여러분들의 이 영 та бүгдийн энэ сүнс ямар их чухал юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. важен ваш дух. 내 영을 사랑해야 돼. Би өөрийнхөө сүнсийг хайрлах хэрэгтэй. 내 영을 사랑하지 Би өөрийнхөө сүнсийг хайрлаж чадахгүй байгаа тэр нэгэн Бурхны тэр бүхий л зүйлийг үүсгэж байгаа нэгэ. Они просто отрекаются от действия Божьего. 내 영을 배척하고 내 영을 먹이지 않고 Би өөрийнхөө сүнсийг тэжээж өөрийнхөө сүнсийг өсгөж чадахгүй байх юм бол тэр хэмжээгээр Бурхныг эсэргүүцэж байна. Если я не взращиваю, то этим самым я просто противостою Богу. 그래서 그의 말씀을 우리는 Түүний үгийг хүсэмжилж байгаа шалтгаан бидэнд байна шүү дээ. Слово Его. 내 영을 사랑하기 때문에 Миний сүнсийг би сүнсийг хайрлаж байгаа учраас миний сүнс маш их үнцэнтэй учраас 나를 사랑하는 그 아버지 намайг хайрлаж байгаа тэр аавын зүрх сэтгэлийг мэддэж байгаа учраас аамен. Который Он возлюбил нас. 그래서 내 영을 위해서 신앙생활을 해야 됩니다. Тийм учраас би өөрийнхөө сүнсний төлөө итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Аамен. Своего духа. 그러니까 말하는 나는 하나님 위해서 한다 그러니까 Многие Маш олон хүмүүс би Бурхны төлөө амьдарч байна гэж хэлдэг. За тэгээ тэр ямар утгатай үг юм гэдгээ ч мэдэхгүй байна. 이 영을 Энэ сүнс 얼마나 бол Бурхан ямар их үнцэнтэйгээр хайрлж байна гэдгийг бид нар маш сайн мэдэх хэрэгтэй. Хүндэтгэл мөргөл өргөн гэдэг нь би өөрийнхөө сүнсийг хайрлж байгаа учраас хүндэтгэл мөргөл өргөж байна. 내가 찬양하는 이유 Би магтаж байгаа учраас би сүнсээ хайрлж байгаа учраас би магтаж байна. 그만큼 하나님께서 내 영을 사랑 Тэр хэмжээгээр Бурхан миний сүнсийг хайрлсан. Аамен. 그것을 내가 발견하는 거예요. Энийг бол би илчилж байна шүү дээ. в себе. 우리가 왜 기도합니까? Бид нар яагаад залбирч байна? 내 영을 그만큼 Миний сүнсийг тэр хэмжээгээр хайрлж байгаа учраас 그래서 찬양해야 되니까 магтах болох уу? Надо их прославлять, поэтому пою. 뭐 오늘 기도도 내가 해야 되니까 Залбирах уу? Залбирахгүй залбирахгүй. 숨기는 것도 Библи уншихт ч гэсэн за тэгэл хийсэн ч яах вэ, байсан ч яах вэ, уншсан ч яах вэ, яасан ч яах вэ гэл. 내 영을 사랑하는 Тэр өөрийнхөө сүнсийг хайрлж байгаа хүмүүст үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Бид нар Бурхны өмнө яагаад өргөж байгаа юм? Бид нар яагаад өргөж байгаа юм? Өнөөдөр бид нар энэ үгийг харах юм бол 19절을 보세요. 19-ыг харъя. 또 내가 내 영혼에게 이르되 영혼아 여러 애쓸 Луг 12-ийн 19 дээр 마시고 즐거워
Тэгээд би амийнхандаа 12 глава, амийнхандаа 15 стих. Ам гол минь чамд олон жилийн туршид хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амар зугаац гэж хэлнэ гэсэнд. 여기 지금 이 부자가 Тэгэхээр энэ баян хүний хувьд болохоор миний сүнсээ Богатый человек, да? Как он может знать свой дух? 자기의 영혼을 뭐로 채우려고 하죠? тэр өөрийнхөө сүнсийг юугаар дүүрхийг хүсэж байна? Энэ 물질로 채우려고 ертөнцийн эд баялгаар л дүүрхийг хүсэж байна шүү дээ. 그만큼 자기 영혼을 Тэр хэмжээгээр тэр өөрийнхөө сүнсийг үзэн ядаж байна шүү дээ. Любит свой дух. 너는 지금 너의 영혼을 배척하는 거 아니느냐? Тэр өөрийнхөө сүнсийг бодвол үгүйсгэж байгаа юм биш үү? 내가 창조해서 너에게 줬는데 Би бүтээч энэ сүнсийг та нарт чамд өгсөн. 그렇게 영혼에 대한 생각이 없는데 Тэр энэ сүнсний талаар ямар ч тийм бодол алгуу. 그래서 하나님 Лук 12:19. 오늘 밤에 내 영혼을 내가 찾아가겠다. За өнөөдөр би өгсөн сүнсээ буцааж аавна. Всю ночь душу твою возьмут у тебя. Кому достанется все то, что ты приготовил? 진짜 영혼을 사랑하는 자는 Жинхэнэ сүнсийг хайрлаж байгаа хүний хувьд бол тэр өөрийнхөө сүнсний төлөө амьдрах хэрэгтэй. Аамен. Он должен жить ради него. 그래서 우리가 찬양하는 거예요. Тийм учраас бид нар магтаж байна. Тийм учраас бид нар өргөл өргөж байгаа юм. 그래서 우리가 하나님 앞 Тийм учраас Бурхны өмнө бид нар бол өргөж байна шүү дээ. Аамен. 그래서 우리가 섬기는 것입니다. Тийм болохоор бид нар үйлчилж байна. 내 영혼 Миний сүнс 복을 받기 위해서. ерөөлийг авахын тулд Получил благо от него. 저번 주에 우리가 복대에서 말씀드렸죠. өнгөрсөн эсний өдөр бид нар ерөөлийн талаар сонссон. Господа. 이 복을 받을 때 Энэ ерөөлийг бид нар авахд Бурхны дотор бид нар хөлийн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Тем самым мы принимаем признание Божье. 하나님께서 우리의 영혼을 너무 사랑하셔서 Бурхан бидний сүнсийг хайрлаж үгийнхээ амээр биднийг бол худалдан авсан шиг Сына своего за нас. 이것을 우리가 알고 있고 이것을 소중하게 여기가는 것입니다. тэр бид нар энийг сайн мэдэн энийг үүний үнцнийг бол ойлгож мэдэх хэрэгтэй. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн хувьд жинхэнэ Бурханыг хайрлаж байгаа хүмүүсээ аамен. На жизни веры они чтят Бога. 그래서 우리 21절 보세요. 21-ийг харъя. 자기를 위하여 재물을 쌓고 Лук 12:21 өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүн ийм байдаг бөгөөд тэрээр Бурханд үйл бэлхдэг болоо гэвэ. 그러면 우리는 하나님 앞에 Бид нар Бурханы өмнө Мы сүнсэн дотроо бэлхэм дүүрэн хүмүүс болохыг хүсэж байна. Аамен. 우리가 만약에 평생 신앙생활 Бид нар итгэлийн амьдралаар бол сайн амьдарч чадахгүй байх юм бол 내 영혼을 위해서 сүнснийхээ төлөө би үйлчлэхгүй байх юм бол 이 귀한 영을 위해서 энэ үнцэнтэй сүнсний төлөө хөрөнгө оруулалт хийхгүй байх юм бол ценного духа. 그만큼 나는 тэр хэмжээгээр би амьдралынхаа туршид Бурханыг хайрлаж чадахгүй байгаа нэг юм Не почитаем. байна шүү дээ. 하나님께서 얼마나 Тэр та 우리를 살리셨습니까? бүгдийг Бурхан ямар их бид бүгдийг Бурхан ямар их хайрлан аварсан юм бэ? Хүүгийн хайртай ганц хүүгийн илгээж түүний цусыг урсгаж 그를 살리시고 И он потом түүнийг дахин амьлуулж бидэнд додод маш их гайхамшигтай тэр зүйлүүдийг харуулж өгсөн. 못해도 나는 내 Байгдэхэд би өөрөө сүнснийхээ төлөө анхаарлаа хандуулан амьдрах нь чухал шүү дээ. Аамен. 그래서 우리의 신앙은 내가 어떻게 해서 Тэр би итгэлийн амьдрал дотор ямар ч нөхцөл байдалд ерөөлийг авъя. 내 영이 그렇게 귀하다. Миний сүнс бол маш үнцэнтэй. Аамен. 내 영은 마지막에 숫자가 아니라 아주 첫째로 딱 서야 된다. Тэ миний сүнс бол сүүлд биш, миний сүнс бол ихэн зогсох хэрэгтэй. он должен быть в начале. 내 영은 머리가 돼야 된다. Миний сүнс бол толгой болох хэрэгтэй, сүүл биш. Ерөөлийг авч би бол Эту энэ ерөөлийг авна. благословение от Бога и Аамен. честь. 이렇게 신앙생활을 하는 Ингэж итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс Бурханы бүрэн төсөөлөгдсөн хүмүүсээ. Аамен. Они непременно станут признаны Богом. 내가 진짜 내 영혼을 사랑할 때 Би жинхэнэ сүнсээ хайрлахад 하나님의 사랑을 깊이 받는 자들이 Бурханы хайрыг бүрэн төсөөлөн авсан хүмүүс болно. Глубоко любовь к Богу. 우리
Шинэ өгч чуулганы итгэл яахын дүс та бүгд өөрийнхөө сүнсийг хайрлсан хүмүүс болохыг хүсэж байна. Верное слово, они непременно так. То есть вы все непременно Амен. 내 영혼을 위해서는 내가 못할 게 없다. чтобы я сам сказал себе, что я все могу сделать ради него. 주님께서 주님의 목숨으로 나를 살리셨는데 Эзэн намайг өөрийнхөө амиар аварсан. Он спас меня, 이 영혼을 위해서는 끝까지 가리라. то я Энэ сүнсний төлөө би амьдрий до конца. 그렇게 신앙생활을 гэж итгэлийн амьдралаар амьдрсан итгэгч нар байхыг хүсэж байна. Именно в такой жизни веры. 기도하시겠습니다. Хамт эзний өмнө залбирцгаая. Бурхан эзэн минь танд талархъя. Маш их талархъя. Бид бүгдийг аварч авралыг өгсөн Бурхан минь танд талархъя. Бид нар бол энэ ертөнцийн заншлыг дагаж амьдарч байсан хүмүүс байсан. Бидний сүнсийг аварч, биднийг аварч. Есүс Христээр дамжуулаад Бурханы хүүхдүүд болгож өгсөн Бурхан танд талархъя. Сделал нас чадами своими, мы за это так благодарны тебе. Шинэг чуулганы итгэлийн хүннийг болгон миний сүнс сийг бол маш их хэрхэм хайрлсан итгэгч хүннийг болгон байхад эзэм туслаач. Бурханд алдрыг өргөсөн шинэг чуулганы итгэгч нар байхад туслаач талархан эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Слава Богу. Надеюсь, вы внимательно слушали, слышали, что Бог говорит вам. Аминь. И что Тэмээ өнхөр гайхамшигтай бидний Бурхан алдар шиг за пастор байхгүй манай Орс ахлагч маань бол цуглаан өдөрдөж байна. также в среду 8 часов мы здесь собираемся. За 3 дахь өдөр орой мөн Бурханы үгийг бид нар сонсох байгаа. Мөн 5 дахь өдөр орой 20 цагт мөн цуглаанд оройны залбирал байгаа. За өглөөний залбирал 5 цаг 30 минутаас 6 цагийн хооронд бол өөрийн залбирал 1-5 дахь өдөр бол байнга явагдаж байгаа. YouTube бүх болон шинэ цуглаан шинжрэн мэлсэн гэж бичээж та ороод Солонгос Орос Монгол хэл дээр сонсохыг хүсэж байна. Следующую неделю поразмышляйте над словом, насколько вы любите свой дух. Аминь. Амен. Ну, раз сегодня новых людей нет, давайте мы будем петь Мараната. Мараната магтаалыг магтцгаая. Господь Иисус, мы ждем пришествия Твое. Вся вселенная, народы все вместе славит Господа Царя. Не медлит Бог, мы ждем пришествие Твое. Обратятся все с танцем и хвалой Тебе перед Твоим пришествием. Царь, готовим путь, чтоб Ты пришел. Мы возьмем свой крест, неся его, до края земли пойдем. Когда слава Царства Бога наполнит землю всю, все народы будут призывать Царю. Маранафа, Маранафа. Аминь, Иисус, приди, мы ждем Тебя. Маранафа, Маранафа. Аминь, Иисус, приди, мы ждем Тебя.
Мы готовим путь, чтоб ты пришел. Мы возьмем свой крест, неся его, до края земли пойдем. Когда слава Царства Бога наполнит землю всю, все народы будут призывать царю. Маранафа, Маранафа. Аминь, Иисус, приди, мы ждем Тебя. 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 Молитвы «Отче наш» закончим. Отче наш, Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэрээр наар дурсагдж таны хаанчлал дээрх болтугай хүсэлтэн тэнгэрч шиг газар дээр биелэгдэх болтугай өдөр тутмын минь даалхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бууруулаач. Бузар муугаас гэтлгээж учир нь хаанчлал хүч чадал алдарсан мөнхөд таны. Амен. Баярлалаа. Бурхан минь Есүс эзэн танд талархъя. 아멘. 아멘.